бүхэн үзэгчтэй хөтөлбөрийн дараагийн зочноор бид удирдлага академийн захирал доктор профессор байгалыг урьлаа. Сайхан зусж гинөө та. За сайхан зусж гин. Нийт телевиз үзэгчтэй бас энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Танаас сургууль 100 амардаг уу гэдгээс яриагаа эхлэе хоёлаа. За эсвэл төрийн албаа гчдаа мэрэгшүүлээ завгүй байдгүй. За ер нь бол сургуульд бол үндсэндээ тасралтгүй болсон. За гэхдээ бас зуны дэлгэр цаг болтонд бас багш нар маань тодорхой хэсэг нь бол мэдээж хэрэг одоо хууль тогтоомж заасныхаа дагуу ээлж амралтаа бас авдаг. За гисэн хэдий ч бол бас нийт багш ажилтнууд маань бол амрахын зэрэгцээгээр бас л завгүй байж идэг. Тэрний юу гэхээр дараагийнхаа одоо сургалтын үйл ажиллагааг төлөвлөж бэлтгэх, за хичээлийнхээ одоо агуулга материалуудаа шинжилэн боловсруулах. За дээр нэг чухал асуудал бол бид нар зөвхөн сургалтаас гадна судалгааны ажил хийдэг. Тийм учраас бол судалгааны бас ажлуудаа хийх ийм ажил руу бол бас зуны цагт ялангуяа нөгөө орон нутагт бас судалгаа хийх ажлууд гарч ирдэг. Түүндээ бас явдаг ийм онцлогтой. Одоо манай төрд тодорхой албан тушаал ашиж байгаа бүх хүмүүс удирдлага академийн яг шатны төрийн албан шалгалт одоо юу гэдэг тавтан сургалтуудыг бүгдийг дамжсан хүмүүс байгаа тийм. Шинжлэгдсэн бодлого зарчмыг танд би танаас асуух гэдэг байна. 2-3 жилийн өмнө 4-5 жилийн өмнө сургаж яснасаа юу өөрчлөгдөж шинжлэгдвэ? Нэг хэсэг бүр ингээд бөөндөөрөө өдрийн анги гэл ингээд сурдаг гэсэн тэр нөхцөлөд хэвээрээ юу богино хугацааны сургалтууд руу орцсон уу? За тэгэхээр ер нь бол сүүлийн жилүүдэд ялангуяа 2019 оноос эхлээд бол энэ төрийн албаны сургалтын тогтолцоо бол үндсэндээ эрс өөрчлөгдсөн. Тэрний юу гэхээр 2017 он төрийн албаны тухай хувь шинжилэн батлагдаад за үүний дагуу бол 2019 оноос хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулаад сургалтын одоо тогтолцоог бол бүгдэлт нь өөрчилсөн байгаа. За энэ дагуу бол сургалт маань бол нэгдсэн бодлоготой болсон гэдэг нэг онцлог байгаа. За тэрний юу гэхээр төрийн албан хаагчид нь ер нь төрийн албанд анх орсон цагаасаа эхлээд ямар төрлийн сургалтаар дамжиж төрийн албанд орох вэ гэдэг энэ асуудал бол хуульчлагдж өгсөн. Мөн одоо ажиллах явцдаа мэрэгшиж одоо давтан сургалтаар бэлтгэгдэх. За мөн түнчлэн одоо тодорхой албан тушаалууд. Ялангуяа энэ нь бол одоо төрийн албаны ангиллын дагуу ахлах түшмэлийн гэж ярьдаг л да тийм ээ. Энэ сургалтын түшмэлийн одоо ангиллаас эхлээд дээшээ одоо шатайхан дэвшигтэй бол тодорхой одоо албан тушаалын сургалтанд сурч төгссөн байх гэдэг ийм шаардлагууд бол тодорхойлогдож өгсөн. За ийм байдлаар нэг ёсны одоо засгийн газраас төрийн албаны зөвлөлөөс хамтраад одоо энэ сургалтын агуулга хөтөлбөрийг бол ер нь тодорхойлж өгсөн ийм онцлогтой болсон. Нөгөө талаараа зохион байгуулалтын хувьд бас нэгдмэл болсноор их онцлог гэж ингэж хийж болно тийм ээ. Тэрний юу гэхээр төрийн албаны сургалтын байгууллага гэдэг одоо сургалт судалгаа зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх ийм одоо сургалтын байгууллага засгийн газрын харьяа байна гэд энэ одоо сургалтуудыг бол нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж зохион байгуулах бүхий юм удирдлагын актив байхаар одоо хуульчилж өгснөөрөө онцлогтой. Тэгээ үүний дагуу бол ингэхлээр төрийн албаны хууль заасны дагуу иргэн төрийн албан томилогдсны дараа одоо богино дунд хугацааны сургалтанд хамрагдах за мөн тодорхой албан тушаалуудад томилогдохын өмнө одоо мөн албан тушаалын тэр шаардлагадаа нийцүүлэн бэлтгэгдэж одоо сургалтанд хамраж төгссөн байх гэх юмчлэн ийм шаардлагуудыг одоо тодорхойлж өгснөөрөө өөрчлөгдсөн. Сайн дураараа сурах биш. Тэр албан тушаал тэр зорилгод хүрэхин тулд албан хаагч болгон сургаж дүүрэх ёстой. Тэгнь. Ялангуяа энэ дээр бол Монгол улсын эрхцэн шинжилгээний хувьд ингэж өөрчлөгдөд бодлогын хувьд бол эрс өөрчлөгдсөн гэсэн үг. Тэгээ үүний дагуу бол өмнө нь бол зүгээр ингээд урт хугацааны 1 жилийн тийм ээ 2 жилийн сургалтанд хамрагддаг байсан бол одоо сургалт маань бол илүү богиносоод шаталсан ийм бүтц рүү ороод шатны богино сургалтуудаар одоо бэлтгэгдэх ийм нөхцөл болсон. За нөгөө зорилттой сегмент рүүгээ зорилттой сегмент рүүгээ илүү үйлчлэнэ гэсэн үг. За гэхдээ бол ялангуяа энэ нь бол захиргааны одоо гэж яригддаг тийм ээ. Төрийн захиргааны албан хаагчид за мөн одоо төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ажилтнууд за мөн тусгай чигүүргийн одоо албан хаагчид гэж ярьдаг тийм ээ. Ийм байгууллагын захиргааных нь албан хаагчдыг бид нэр сурахад илүү чиглэдэг. Мэдээж одоо бусад чиглэлийнх нь хүмүүс бол бас мэргэжил дэвшлүүлэх бус шатныхаа сургалтаар бэлтгэгдэх ийм тогтолцоотой болсон гэдэг онцлогтой. За төрийн албан хаагчдын өнөөгийн нөхцөл байдлыг харахаар нийгэмд бол бас бүхлээрээ нийтдээ сайн нэр хүндтэй биш байгаа тийм. Тийм ээ. Дээрээс нь бас ингээд төрийн албанаас одоо юу гэдэг залуучууд бол тэр төрийн албанаас илүү хувийн хвшлийг сонгох юм хандлагатай болсон. Тэгэхээр ер нь энэ төрийн албаагчдыг ингэж сургахын, мэрэгшүүлэхийн ач холбогдолтой юу гэж үнэлж байна?
Ер нь бол хүн сурж ижил хөгждөг. Сурж хөгжснийхээ хэмжээгээр бас илүү үр дүнтэй ажиллах, тийм ээ. За ялангуяа төрийн албанд бол бас мэрэгшиж доктортой ажиллах ийм урьд нөхцөл нь бол бас сургалтын асуудал байдаг. Тийм ч учраас зөвхөн эн чинь манад төдийгүй дэлхийд дээрээ тогтсон хэмжээ шиг л дээ, тийм ээ. Тэгээ энэний дагуу бол ер нь төрийн албан хаагчдыг тасралтгүй доктортой сургаж явах ийм шаардлага байдаг. Тэр утгаараа бол мэдээж хэрэг чинь хүн болгон бол бүх юмыг мэдчихгүй. Тэр болгон дээрээ тодорхой ажил үргийг гүйцэтгэх чинь тодорхой одоо мэрэгшиж суралцах юм шаардлага байдаг. Тийм учраас энэ одоо хэрэгцээг нь бол удирдлагын хэвтийн өөрөөр төрийн албаны сургалтын байгууллага бол яг тэр хүн маань төрийн захиргаанд ямар одоо байдлаар ажиллах вэ гэдэг энэ тал руу нь одоо чиглүүлж өгдөг. За нөгөө талаар бас нэг юм бол зөвхөн одоо хууль тогтоомжийг одоо гүйцэтгээд хэрэгжүүлнэ гэдгээс гадна энд чинь бол захиргааны маш олон ажлууд байна л да, тийм ээ. Албан хэрэг бичгээ хөдөлгөөс авахгүйлаад харилцааны талууд ч байна, тийм ээ. Одоо бас нэг зөөлөн ур чадвар гэж их сүүлийн үед их ярьж штэ. Тэгэхээр ийм чадваруудыг нь ч гэсэн олгоход бас захиргаанд одоо ажиллахын онцлог юу вэ гэдэг тал руу нь одоо тодорхой бакалаврын төвшөнд мэрэгжил эзэмссэн ийм одоо хүмүүсийг захиргаанд ажиллахад нь одоо бэлтгэж сурах ийм үднээс энэ сургалтууд маань явдаг гэж ингэж хэлж байна. Танаа нийт бүтэц орон тоо хэд байдаг вэ? Манай хот бол ер нь бол нэг 100 гаруй ажилтан байна. За эдгээрийн бол нэг 55% нь бол үндсэндээ яг багшийн ажил дээр байдаг. За үлдсэн хэсэг нь бол бас юу хийж ийнэ гэхээр нөгөө сургалтын зохион байгуулалт гэдэг чинь өөрөө нэлээд их бас зохицуулт хэрэгтэй болдог. Тэр одоо хүмүүс маань бол нөгөө сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг чинь бэлтгэх, сургалтыг одоо эсэгчтэй энэ суралцагчдаа бүртгэж зохицуултуудыг хийх, хичээлийн хуваарийн энэ төр гаргах энэ төргээд за мөн одоо дээрэс нь бол бид нэр одоо сургалтаа илүү захим хэлбэрлүү бас шилжүүлж байгаа. Үнтэй холбогдуулаад энэ ажлыг хийдэг гэсэн ийм зохицуулт бас гарч ирдэг. Би энэ орондоо асуугаад байгаа нь ер нь санхүүжилтэн 100% төсөөс байт юм уу? Эсвэл сургалтын төлбөрөөр өөрөөсөө санхүүжилт юм уу? Яг тэгэхээр төрийн албаагчид нь чухал. Тэдгээр хүмүүсийг мэрэгшүүлж байгаа, давтан сурвалж байгаа энэ байгууллага зөвхөн өөрөөсөө санхүүжих ч юм уу бодвол байхгүй бах тий. За энэ бол их чухал асуудал болчиход байгаа сүүлийн жилүүдэд. Ялангуяа одоо өнгөрсөн оноос эхлээд энэ улсын төсвийн асуудлаас болоод үндсэндээ төрийн албаагчдын сургалтын санхүүжилт бол өмнө бас тодорхой хуваар улсын төсвөө санхүүжээд энэ мөнгөөрөө төрийн албаагчдаа бэлтгэдэг юм тогтолцоотой байлаа. Тэгсэн энэс болоод өөрчлөгдөөд үндсэндээ бол энэ жилээс болоод санхүүжилт үндсэндээ байхгүй төрийн албаагчид өөрөө хувьяасаа одоо төлбөрөө төлж суралцах ийм асуудал руу орсон. Мэдээж хэрэг энэ чинь нөгөө сургалтын үйл ажиллагаагаа бэлтгэх багш нарын одоо хичээл заан тэдний чинь цалин хөлсний асуудал гэдэг эрхлээрээ бид нар чинь яадгүй. Мэдээж хэрэг тодорхой төлбөртэй сургалтуудаа явуулж шийддэг ийм хэлбэр рүү орсон. Тэгэхээр энэ чинээс үүдээд энэ бол цаашдаа бол энэ улсын төсвийн санхүүжилтийн асуудлыг бас төрийн албаагчдын сургалтанд нь зориулж одоо шийдвэрлэхгүй бол нэг ёсны нөгөө төр чинь хүмүүсээ бэлтгэх асуудалтай яаж ядгүй асуудал үүсгэж эхэлж байна гэдэг ийм нөхцөл байдал болж байгаа л да. Огт санхүүжүүлэх байх. Одоо санхүүжилт бол үнэтэй зогссон. Хэдэн оноос 25 оны 6 сарын 1-ээс одоо яг 1 жил. Тэгээ 1 жил болж байна гэсэн үг шүү дээ. Энэ хугацааг яаж даван туулаад байна? Танад дотоод нөөц болцоо их сайн байсан юм шүү. Дотоод нөөц болцоо байхаас гадна одоо нөгөө сургалтыг чинь нөгөө төлбөртөө явуулахаас л өөр аргагүй байдалд орж ийн гэсэн үг л дээ. Бүх шатны сургалтууд. Тэгэхээр хараа ингэж төр албатаад ингэж ахир дэвшихийн тулд заавал сур гэж хууль баталчаад тэгээд өөрөөс нь хувьяас нь төлбөрийг авдаг. Яг эн чинь тэр хамгийн гол асуудал. Яг ийм тогтолцоороо орчлоо л гэсэн үг л дээ. Нэг ёсны эн чинь юу вэ гэхээр энийг ямар хүний тушаал шийдвэр ямар хууль тогтоомжоор ийм шийдвэр. Одоо энэ яг энэ шийдвэр нь үндсэндээ нөгөө улсын төсвийн санхүүжилт чинь асуудал үүсээл тэрнээсээ болоод ер нь эхлээд бол энэ бас нэг төрийн хяналтын хууль дээр чинь сургалт янз бүрийн семинарын одоо зардлуудыг чинь хас гэдэг нэг ийм асуудал үүссэн юм. За тэгвэл тэрийг бол эргээд шийдсэн л дээ хүчингү болгосон. Гэхдээ бол нөгөө сургалтанд зарцуулах ёстой төсвөө бол хасцсан. Би ойлгохдоо сэтгүүлчний хувьд төр сургалт семинарыг хориглоно гэхээр нь жишээлбэл Шангрилад болдог, Туушинд болдог, хоолтой тэр нэг удаагийн нэг өдрийн одоо хагас өдрийн эсвэл тэрэлжээ зохион болгодог. Тэднэргээ хэмжлээ гэж утсан чи танаагаас хэмцсэн. Тэрийг ер нь бол бас тусгай заалттай төрийн хяналтын хуулиар чинь. Ийм одоо дуудлуу тийм ээ хамралтын соёлын газруудад сургалт зохион байгуулахыг хориглоно гэдэг нь хэвээрээ нөгөө сургалтанд асуудал байсныгаа хоригсныгаа буцаа хүчингү болсон мөртлөө буцаагаад нөгөө төсөв нь байхгүй. Одоо яг мөнгөө одоо сургалтанд зарцуулж болох юм. Гэхдээ улсын төсөвдөр тэрний хажидгүй. Аль ямар нэртэй одоо юунд
төсөвт суудаг бай та. Ер нь бол манай төсөв болоо хэрэг эрхлэх газрын харьяа төсөвт байж идэг. Ер нь бол удирдлагын актын төрийн албаны сургалтын байгууллага гэдгээр төрийн албаны хуулиар бол үйл ажиллагааг нь зохицуулаад засгийн газрын харьяа, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд одоо сургалт судалгаа эрдэмчлэгээний байгууллага ажиллана гэсний дагуу үйл ажиллагааны өгдөг юм онцлогдод. За тэгээд нэг жил төсөв төрийн огт татаасгүй явлаа. Одоо хэмнэлтэд хууль цуслагдсан. Нөхцөл байдал эргээд сайжрахгүй юу? Яг тэгэхээр энэ төр чинь сонин хөлбөмбөгийн клуб ивент тэтгүүлдэг юм байна. Мөнгөгүй бол бас биш байгаа шүү дээ. Тийм ээ. Яг хэмнэлтийн цаг хугацаанд гадагшаага гадны хэвлэл мэдээллийн байгууллага руу хүртэл мөнгө ордог ч гэдэг юм уу. Ер нь зүгээр ингээд том зургаар нь аваад ирэхэд төрд жишээлбэл ийм зардлууд санхүүжүүлэх нь чухал уу? Албаагчтай чадахжуулж явах нь чухал уу гэдгийг ирэмблэх хэрэгтэй байна. Яг зөв. Тэгэхээр энд бол маш чухал ирэмб хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нар урт хугацааны хөгжлийн бодлого, бусад хууль тогтоомжоор үндсэндээ бол чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг яадаг төлөвшүүлж бүрдүүлнэ гэдэг ингэж заасан. Тэгэхээр чадварлаг гэдэг чинь бол мэдээж хэрэг тэнд яадаг мэдлэг чадварыг нь тасралтгүй доктортой хөгжүүлж явах ийм тогтолцоо байх хэрэгтэй. Нөгөө талд нь энэ хүмүүсээ бэлтгэхэд төр бол бас яах ёстой. Төсөв одоо мөнгийг нь гаргаж өгдөг. Тэр төрийн албан хаагч цалингаасаа одоо өөрөөр хэлбэл мөнгөө төлөө сурдаг биш. Нэгэсний төр хүмүүсээ яах ёстой. Бэлтгэх ёстой гэдэг л гол зарчмын асуудал та. Энэ бол ер нь нөгөө дэлхийн нийтийн бас эн чинь сургалтын эн чинь зүгээр тогтолцоо юм байна л да. Бас эн чинь цаанаа онол үзэл баримтлал юм байна штэ. Тэрнийхээ дагуу ч гэсэн ер нь бол манайх чинь нөгөө мэрит зарчим гэж ярьдаг, шатлсан тогтолцоотой байх гэж ярьдаг. Эдгээрийн чинь суур юм нь өөрөө сургаж хөгжүүлж энэ шатандаа гарганаа л гэдэг юм байна. Олон улсын жишгээ соёлоо хуваалцъя л да. Бусад улс орнууд төрийн албаагчдыг яаж чадахжуулдаг, яаж мэрэгшүүлдэг, яаж тавтан сургах юм бол? Тий, энэ бол ер нь бид нар чинь бас харилцаатай олон улсын байгууллагууд байна, хамтран ажилладаг ижил төстэй одоо сургалтын байгууллагууд байна. Эдгээрийг ингээд харж байхад бол үндсэндээ төр бол энэ төрийн албаагчтай бэлтгэхэд онцгой анхаардаг ийм онцлог байна. Энэ нь бол одоо холбооны улс байна уу, нэгдмэл улс байна уу, тийм ээ? Энээс үл хамааран өөрийн гэсэн сургалтын ийм тогтолцоо бий болгосон тэрэндээ төрийн албан хаагчтай сургаж бэлтгэдэг ийм сургалтын байгууллагуудтай. Нэг улсаас жишээ авъя хоёлаа. За нэг улсаар жишээ аваад тэднийх одоо юу гэдэг төрөөс нь олгодог жилийн санхүүжилт нь хийдیں۔ Багш албан хаагчт нь ямар хангамжтай гэдэг ингээ ярил. Тий. За тухайлбал би зүгээр холбооны бүгд намт гэрмаас. Энэ бол холбооны ус уг нь мужуудтай. Гэсэн хэдий ч энд бол тухайлбал одоо холбооны бүгд сактийн буюу одоо төрийн албаагчтай бэлтгэдэг сургууль түүнээс гадна одоо саяхан бид нар бас энэ Германы одоо Шпайрын захиргааны их сургууль гэж байдаг. Тэнтэй бол хамтын ажиллагааны одоо хэлцэл гэрээ хэлцлүүд байгуулад ингээд явсан л да уулзалтууд хийгээд. Тэгээ тэн дээр очиод танилцж байхад бол үндсэндээ яг манай сургуулийн загвар тэнд байж байгаа. За. Тэр нь бол юу вэ гэхээр муж улсуудаас төрийн албанд орох хүмүүсийг авчираад 3 сарын хугацаанд бэлтгээд орхоос өмнө ингээд тий орхоос өмнө. Өөрөөр хэлбэл ингэж бэлдээд тэр зардал хэмжих үү? Тэр зардал бол төрөөс. Бүрэн төрөөс өөрөөр хэлбэл ормоор байна гэхдээ зардлын нөгөө тэр танах ахир твшээд илүү сайжрах гэхээр хувьс нь аваад байна зөв үү? Тий яг ийм эсрэг юм болчиход байна шүү дээ. Энэ ялгаатай. Тий ялгаатай байгааз. Нөгөөх нь одоо бидний хамгийн сайн мэддэг Өмнө Солонгос байна. Өмнө Солонгос бол одоо нэгдмэл улсын маягтай тийм ээ. Тэгэхээр энд чинь бол бас мөн адилхан манайтай адилхан хоёр сургууль байгаа. Тэрний юу вэ гэхээр нэг нь бол одоо орон нутгийн төрийн албан хаагчтай бэлтгэдэг бас орон нутгийн хөгжлийн институт гэдэг нэг байгууллага. Нөгөөх нь хүний нөөцийн институт гэсэн бас нэг төрийн захиргааны төв буюу одоо яам агентлагт ажилладаг албан хаагчтай тасралтгүй сургалдаг ийм одоо хоёр төрлийн сургалтын байгууллага. Энэ одоо сургалтын байгууллагуудын төсөв бол үндсэндээ ядгүй шууд улсын төсвөө санхүүжигдэл төрийн албан хаагчтай бүрэн одоо сургаж идэг юм тогтолцоо байгаа юм л да. За нууц шил хоёлаа өмнөх жилүүдийн одоо нодлон үдид санхүүжилт тасрахаас өмнө улсаас өгдөг гэсэн татаас тийм үү төрийн төсвийн дэмжлэгийн тухай ярил л да. Хэд орчимд хөргөдөг гэж байна. Ер нь бол яг нэг 3-4 тэрбум төгрөг л байдгийг. Энэгээр чинь өөрөөр хэлбэл одоо тухайн жилийнхаа бид нар нийт төрийн албан хаагчтай сургана гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ одоо мөнгө үнцэндээ тасардаад эний чинь өөрөөр хэлбэл яаж яддаг вэ? Төрийн албан хаагчд хувьяасаа одоо төлжил суралцах юм байдал руу орж байгаа гэсэн үг л дээ. Ер нь бол. Тэгээ энэ нь бол яг нэг төрөө бол албан хаагчид ямар зардал ногдох вэ сургалтын төлөв? За ер нь бол нэг сургалтын төсөв нь бол ингээд нэг 2 сая хөрхөө орчим ийм хэмжээний зардал гардаг. Дунд хугацааны. Тэгэл нэг цагийн одоо сургалтын хөлс бол үндсэндээ нэг 12,000 төгрөгийн л асуудалтай шүү дээ. Бид нар чинь хамаагүй энэ чинь нөгөө төрийн албан хаагчдынхаа одоо бас карман руу
орж эхэлж байгаа учраас эн чинь сургалтынхаа төлбөрийг хамаагүй яддаг. Зах зээлийн одоо зарчим гэдгээр нэмж бол тийм сонирхол байдаггүй. Өөрөөр хэлбэл эн чинь төрийн албан хаагчдынхаа одоо нөгөө төлбөртэй болоод ихсэн учраас эний чинь бас нэг талдаа бодох хэрэгтэй болдог ийм асуудал. Гэтэл бол нөгөө байгууллага чинь өөрөө сургалтын байгууллага чинь тогтвортой тасралтгүй ажиллахын тулд бас санхүүжилтийн асуудал. За тэгээ санхүүжилтийн асуудлыг хөөцөлтөд үзэхээр ямар тайлбар өгч байгаа юм? За яг хөө санхүүжилтийн асуудал дээр бол тэгээ одоо найдаж штэ тийм ээ. Одоо ялангуяа эх онд бол одоо энэ төрийн албан хаагчдынхаа сургалтын асуудлыг шийдэх болов гэдэг. Гэхдээ энэ мөнгө бол үндсэндээ удирдлагын активд өгöd байгаа мөнгө биш юм л да. Зарим хүмүүс бол бас тэгж болдог. Болоод нөгөө юу яах юм бэ? Тийм. Суралцагч нартаа гардаг мөнгө. Тийм, гардаг мөнгө шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл эн чинь бол зөвхөн за тэгвэл ганц энэ сургалтын байгууллагууд биш. Эсвэл өөр одоо энэ төрийн байгууллагад нь өөрсдөө бас яадгүй төсөвтэй байх хэрэгтэй гэдэг асуудал. Нэг бол тийм ээ. Тэгэхээр уг нь бол хуулиар одоо төрийн албаны хуульд ч юм бол төрийн байгууллага нь албан хаагчдаа сургаж хөгжүүлэх нийгмийн баталгааг нь хангах хөтөлбөртэй байна. Энэ хөтөлбөр гэдэг чинь цаанаа яадгүй төсөв мөнгө шаардна. Энийг өөрийнхөө төсөвд тусгаад энэ одоо асуудлаа шийдэж явах хэрэгтэй гэдэг ийм үг нь хөөжлөгдсөн. Тэгэхээр бол энэний дагуу төрийн байгууллагууд бас нэг талдаа одоо хөтөлбөрөө боловсруулдаг, үүнийг хэрэгжүүлэх тийм ээ төсөв мөнгөтэй байдаг. Тэр төсөв мөнгөөрөө өөрөөр хэлбэл энэ сургалтын асуудлыг шийддэг ийм л тогтолцооны л асуудлын мөнгө гэсэн үг шүү дээ энэ бол. Сургалтын агуулгын шинжилгээг би танаас асууя л да. Яа тэгэхээр та ч өөрөө ингээд 30-аад жил үү тасралтгүй энэ сургалтаа багшлаад өдөр халбан тушаал хүртэл мэрийн зарчмаар явцсан юм байна. За жишээлбэл одоо 90-ад оны сүүлд 2000 оны сүүлээр орж исэн төрийн албан хаагчдаас өнөөгийн төрийн албан хаагчдын ялгаа юу вэ? Энэ хүмүүс зориулсан сургалтын агуулга хэрхэн шинжлэгдсэн бэ гэдэг энэ асуудлыг зүйтэй. За ер нь бол маш их өөрчлөгдсөн тийм ээ. Энэ бол мэдээж хэрэг цаг үеэ дагна гэж нэг юм байна. Энэ нь бол юу вэ гэхээр 90-ад оны үед бол ялангуяа шилжилтийн үеэсэн. Тэнд бол сургалтын агуулга бол илүү бараг л тань мэдгүй маягтай гэдгээр. Өөрөөр хэлбэл энэ зах зээл гэж юу юм? Энэ төрийн захиргааны тогтолцоо гэдэг чинь юу юм? Бид нар өмнөх тогтолцооноос өөр тогтолцоо руу шилжиж энэ захиргаа яаж өөрчлөгдөж байгаа гэдэг ийм суур асуудал руу илүү чиглэсэн. За мөн одоо суралцж байгаа хүмүүс маань ч гэсэн нэг ёсны нөгөө өмнөх үед бэлтгэгдсэн хүмүүсийн чинь яадгүй дахин сурах тухай асуудал яригдчихсэн бол 2000 оноос эхлээд бол агуулга хөтөлбөрт нэлээд өөрчлөлтүүд орсон. Бид нар бол нөгөө сонголттой болж эхэлсэн. Би юу сурмаар байгаа юм бэ гэдгээ яадгүй сонгож эхэлдэг. Хичээлээ сонгож сурдаг. Ийм одоо өөрөөр хэлбэл би энэ ажлыг хийхэд тулд надад ийм одоо хичээл, ийм мэдлэг чадвар хэрэгтэй байна гэдэг рүү ингэж чиглэсэн. За өнөөгийн цагт бол бүр эрс өөрчлөгдөж байна. Одоо өөрөөр хэлбэл энэ дээр бол нийгэм энэ дэлхийд дээр бол маш их өөрчлөлтүүд гарч байна шүү дээ. Иннээс үүдээд бол сургалтын одоо агуулгад бол эрс шинжилтүүд гарсан гэж ингэж хэлж болно. Нөгөө зохион байгуулалтынхаа хувьд ч гэсэн тэрний юу вэ гэхээр сургалтын арга хэлбэр нь. Өөрөөр хэлбэл сургалтыг яаж явуулах вэ гэдэг чинь. Нэг өсний багш ирээд зүгээр данал лекц уншдаг юм бол үндсэндээ одоо шаардлага багтай. Эний ч юм бол хүн яадгүй бусад их усүрээс одоо уншчих ийм боломж хүрч байна гэдэг. Тэр утгаараа бол бид нэр илүү одоо шинжлэх ухааны үндэслэлтэй тэгтээ практик асуудлуудыг шийдвэрлэх гарц гаргалгааг одоо сурах ийм чадварыг эзэмшүүлэх чиглэгдсэн байдлаар сургалтаа зохион байгуулдаг. Энийгээ дагаад мөн одоо сургалтын агуулгад ч гэсэн маш их өөрчлөлтүүд бий болж байна. Тэр нь одоо наацх нь энэ хэмжээ оюуны асуудалч гарч ирж байна. Энэ янз бүрийн аюулгүй байдлын тухай асуудал гарч ирж байна, тийм ээ. Тухайлбал одоо юу гэдэг мэдээллийн дижитал шилжилтийн орчинд энэ төр гэдэг ч юм уу. Мөн одоо тэр хүмүүстэй харилцах ур чадварын асуудал гарч ирж байна, тийм ээ. Одоо манлайлах гэдгийг зөвхөн дарга байна гэдгээр ойлгож болохгүй л дээ, тийм ээ. Тэгээ ерөнхийдөө бас хүмүүс чинь удирдлагын активитет дарга гэдэг гэсэн тийм биш юм чинь. Өөрөөр хэлбэл ерөөсө дарга болтлох гэж байгаа гэдэг хүн бол үндсэндээ тэр нийт суралцагчдын чинь үндсэндээ нэг 10% нь л яаж ядгүй тодорхой нэг албан тушаалын сургалтанд хамрагдж байгаа болохоос нийтдээ бол төрийн албан хаагчтай. Өөрөөр хэлбэл төрийн албанд би янз бүрийн мэрэгжлэр төгсөөд мэрэгжил эзэмшсэн хүн захиргаанд ажиллахын тулд ямар одоо мэдлэг чадвартай байх вэ гэдэг рүү илүү чиглэдэг. Энийгээ бид нар ч гэсэн хийхдээ дэлхийн нийтийн бас энэ хөгжлийн чиг хандлагч юу байна вэ гэдэгтэй ч уялдуулж авч үздэг. Ийм онцлогтой л доо. За баярлалаа. Урилга хүлээн авч ирж ярилцсан та бүхэнд баярлалаа. Танай сургуулийн цаашдын одоо ажил үйлс амжилт хүсье. Дээр нь төр энэ сургуулаа бас цагуучлахын хувьд эргэж нэг харах цаг болжээ гэдгийг бас энэ мессежийг хойлоо үзчихсэд төгсөн байна. Тийм байна. Тийм ээ. Энэ бол маш чухал асуудал байна, тийм ээ. Ер нь бол төр одоо хүчтэй байхын нэг юм нь бол мэдлэг чадвартай төрийн албан хаагчд ийм мэдлэг чадвартай төрийн албан хаагчд байхын тулд түүнийг сургалтаар бий болгоно. Тэр сургалт нь бас дотооддоо болон гадаадад бас хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэдэг тийм л юм байгаа юм л да. Тэрний дагуу бол бид нар ч гэсэн одоо бас
энэ хүлээн зөвшөөрөх талын юм ч гэсэн бас хийж чадсан өнгөрсөн он тухайлбал тийм ээ. Одоо манай төрийн удирдлага, төрийн захиргааны хөтөлбөрүүд бол олон улсад бас магадлан итгэмжлээд энийг одоо хүлээн зөвшөөрж байгаа нь бол бас гадна талдаа бол хүлээн зөвшөөрөгдсөн шүү гэдэг ийм зөвлөлтэй бас. За баярлалаа. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ ярилцсан хөтөлбөрийн шинэ дугаарыг та бүхэнд хүргэлээ.